Сайн байцгаана уу? За би шинэхий ээж байна. Өнөөдөр 5 сар 23 хоногтой. За тэгээд хамгийн анхны влогоо хийж эхэлье гэж шийдсэн. Ойрдоо маш их стресстэй. Тэгээд орой бүр унтаж чадахгүй, маш их зүйлсүүдийг ургуулсан боддог. Болсон учраас өөрийгөө завгүй байлгах, өдөр нь жоохон ядраад ингээд ядаж гой дуртай зүйлсүүдийг хийх юм бол оройн нойр гайгүй авах байх гэж бодсон. За тэгээд өдөрт ерөнхийдөө 2 цаг ажиллаж байгаа. Өмнө нь 8 цаг байсан бол багасгаад жоохон тооноос өгөөд байсан учраас багасгаад 2 цаг болгосон. За тэгээд хүүхдээ 6 сар болоод ирэнгуут нь ерөнхийдөө ажилласаа гарах гэж байгаа учраас за тэгээд шинэ хоббитой болохгүй гэртээ зүгээр ингээд суугаад уцаа авахад байх айгүй хэцүү. За тэгээд уцаа авахаар нөгөө нэг группүүдээр маш олон тийм хэцүү мэдээллүүд одоо манай ээжүүд стресстэй ээжүүд ч юм уу ээжүүдийн групп ялангуяа байдаг штэ. Одоо тэглээ инглээ хүүхд маань тэгж ингэж ингээд тэр мэдээллүүдийг уншихаар бас давхар сэтгэл санаагаар унана. За тэгээ тийм болохоор хэдүүлээ өөрийгөө завгүй байлгаад бас шин зүйлсүүдийг сураад өөрийгөө одоо энэ хугацаанд хөгжүүлээд одоо боломж гэж хараад тэгээд хэдүүлээ гоё бас санал бодлоо хуваалцаад хамтдаа явъя гэж бодчихъя. За тэгээд миний шинээр эхлүүлэх гэж байгаа хобби маань болохоор ла хийж сурах байгаа. Би өнөөдөр нэг онлайн ангид бүртгүүлсэн. Онлайн анги биш ээ нэг групп дотроо нөгөө ла хэрхэн хийх талаар хичээлүүдтэй тэрийг худалдаж авсан. Тэгээ ерөөхдөө хичээлээ үзээд дууссан. Одоо гарч манай гэртээ хамгийн ойрхон байгаа салбар нь болохоор бөмбөр худалдааны төвд байсан. Тэгээд мөн тийшээ очиж бүр ингээд ярахаар хүртэл бүр ингээд ядраад амьсгаад татах. Тэгээд тийшээ очиж хийдүүлээ. Материалуудыг аваад тэгээд би бас та бүхэндээ хэрхэн хийх талаар бичлэгээ хуваалцсанаа. За тэгээд өнөөдөр нэг өдрийг хийдүүлээ. Хөгжилтэй гоё өнгөрүүлцгээе. Яг ингээд 20 бөмбөрийн годоо зүүн тишээ ингээд тэгээрээ яваад угаасаа угшаа авдаг. За би ямар ч тэй чигслүүдээ аваад ороод ирсэн. Тэгээд ла хийхээс өмнө би нэг тарган торт хийх гэж байгаа байхгүй юу? Амьдралдаа анхудаа тийм торт хийж үзэх чинь. Нэг юм чацарган ашиглаад хийх. Тэгээд хөрчөнд яг 2-3 цаг бэхжүүлэх шаардлагатай байгаа учраас тэгээд тарган торт хийх гээд байгаа учраас хэдүүлээ ла хийхээс өмнө тортоо хийгээд хөргөчөндөө гоё бэхжүүлээ. Тэгээд үлдээчих. Сайн уу? Нэмэр хааштай. Угаана. Бичнэ яаж нөхөх вэ? Ихээр. Үстэй. Зүгчээ юм уу, буруу бичээ юм уу сайн мэдэхгүй л юм л та. Burger. Ингэж аваад штэ энийг нэг. Брэм чимээ гараад байгаа юм шиг хингээр цааш. Ямар мэдээ явах юм чи бүр ингэ яг бүр хингээр цаах ингэ жоохон чимээ сонсоор бүр ингэ хингээр цаах гэж байна. Тойна. Брэм цаах гэж. Амар чихэрлэг юмнууд идмээр санагдаад байгаа учраас
ядаж ингээд айгүй 9 чихэр бахтай юм тарган тоорч маш тэгээд ядаж таргалах нь баг бахтай гэж бодсон байхгүй би. Тэрэл юм хийж байна. Яа. Тэгээ нэг юм масла хайлуулах юм гинэ. Хийж агаад овонд хийгээд хайлуулчих. 60-аас 70 г гэсэн одоо яаж хэмжих вэ өстой мэдэхгүй л юм. За энэ нь 200 г масл юм чинь энийг 70 г-ийн гэхээр за нэг баримжаалал аваад хийчих. Нөгөө маслын сав байсан байхгүй. Тэгээд би нөгөө нөхөртөө өвчтөөр битүүшүүл хийж өгч байгаа нөгөө манад нөгөө битүүшүүл хийх нөгөө тоогоо байдаг байхгүй. Жигнүү шиг байдаг байхгүй. Тэгээд би энийг бүр амар тэнцээ яшглаад шатаагаад. Тэгээд би нэг юм хийж. Тэгээд маслын савын багуулгацсан. Хаги. Яа. Тэгээд яг үнэндээ манад өндөр торт хийчих сав байхгүй байгаа учраас нэг юм Япон нэг авцны нэг савын дотор сайхан хийцгээе. Сайхан угаачлаа. Тэгээд нэг ингэдэгсэн юм. Жохон тослог гинэ. Тэгээд дээр нөгөө хүнсний скотч тавих юм гинэ. Заримдаа ингэж юм хийж агаад юу ч хийгээд байгаа юм бэ гэж бодох юм. Яатсан хаашаа юм бэ. За тэгээд цэцгийн тосоо хийгээд ингээд гоё чигжээд нэг юмрх боллоо. Гоё л харагдсан юм байна. За одоо энийг жоох амраацсан. Амраацгаая. За ланд маань ашиглагдах материалуудаа ерөөхдөө бол авсан байгаа. Энэ болохоор яг олуулц болох одоо лааны wax. Үүнийг хэдүүлээ. Энэ зориултын тогоон дотор хайлуулад бэлдээд. За энэ болохоор лааныхын дунд нь хийдэг нөгөө утас нь байгаа зориултын. За энэ болохоор яг дунд нь байрлуулах лааны утас тогтоогч байна. За тэгээд нэг хідэн ийм өнгийн будагнууд авсан. За тэгээд нэг ийм бамбрууш хийв. Сарнайны хийв авсан. За тэгээд нэг ийм сарнайны үнэртүүлэгч үнэр авсан байгаа. За эхлээд хэдүүлээ. Wax хайлуулчаад. За энэ бичлэгээ үзээд ерөнхийдөө лааныхаа юмнуудыг бэлтжлээ. За нөгөө нэг лааныхаа кивийг болохоор яг дунд хэсгээс нь цоолоод за тэгээ нөгөө нэг лааныхаа утсыг суйрлуулж өгөх хэрэгтэй юм байна. Тэгээд би энэ тэвэн зүгээр цоолоод утсыг бэлдээд өгсөн. Ингээд хоёр суйрандаа утсыг бэлдээд өгсөн байгаа. За тэгээд тэр хоорондоо нөгөө нэг wax-а аваач тэнд халаацсан байгаа. Тэгээд одоо нөгөө нэг хайлахыг хүлээж байгаа. За тэгээд тэр хооронд энэ бэлтцээ одоо доторхын нөгөө нэг синсээр халааж өгдөг гинэ. Уг нь бол нөө зориултынхаа синс байд юм байна. Гэтэ өсдийн синсээр бол бас болно гэж юм. За тэгээд энийг хоёулаа халааж. Яг гол бас тогтоох юм түүхэн болон модон гэж бас хоёр аз байдаг. Юу яах гэж байгаа байхгүй юу? Өнөр өнөр хийх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр тэгээд энийг шүүршдэг юм биш. Тань ийм. Хөө хаан өндөртөж шүү дээ. Хэмжээтэй байх хаз байж байгаа. Надад нөгөө нэг удаагийн аяг байх бол юм байна л да. Юу юм аим чанга таглацсан юм бэ? Тэгээд энэ саунд болохоор юу хуваагт ич. За би энэ болохоор нөө сарнааныхаа бэлтцийг хийх гэдэг байгаа учраас. Ой чи бүр аим хурдан ячдаг биш. За тэгээд санааныхаа бэлтцээнд улаан өнгө хийчихье.
Ийм өнгөтэй болж чинь. Гэтэ арай л юу. Арай л жоохон бүдэгхэн байгаа учраас дахиад жоохон. Улаан гэдээсэн чинь ягаан сарна. За тэгээд энэ бил юуныхаа голт нь энийг тавиад за тэгээд хийцгээе. Яа энэ бурхтаар аим гоё болохаа би бүр тийж бодод байна. Тэгээд дахиад цайлуулаад одоо эндээ хийчих. Энэ нөгөө зүрхтэй бамбрууш гэсэн. Тэгээд за лага халуучаад ирлээ. Энэний доор юу тавих вэ? За тэгээд лааныхаа бэлтцэн дээр үнрээ дахиж цацаж өгөөд цэцгэлөө шууд ингэж хийчихсэн. Амар гоё усан цэвэрэн гоё. Лага бичгээр нь за ямар хэлбэр дүрстэй алсан юм харуулнаа. Энэ хартаа доотлын ажил. Тэгээ шууд энд ресторан ингээд дотроо Энэ хартаа хөөрхөн хэвцэн байт юм байна. Тэгэл яг хэвээрээ гараад ирсэн. заснаа сонгож аваад шууд хоолоо хэлхүүлээд Нөгөөт нь болохоор бас амар хөөрхөн гэдэг. Би ингээл гадуур амар гоё лаанууд ингээд хайж явдаг байхгүй юу. Тэгээд нэг бол бүр ингээд бүр амар үнэтэй. Яг иймэрхүү хэм мэвтэй ла ерөөсөө олдохгүй байсан юм. Зүгээр захиалгаар гарна марна гэд. Тэг ингээд өөрөө хийсэн чинь бүр амар гоё юм. За тэгээд та нар ч гэсэн гоё өөрийнхөө дуртай үнрээр өөрийнхөө дуртай дүрсээр гоё ингээд лаа хийгээд тэгээд за тэг өнөөдрийн маань влог маань ингээд дуусч байна. Нэрээ нөгөө миний кейк нэг юм болсон байна. Нөгөө дээдлийн цэцэргантай байсан байхгүй гэсэн чинь цэцэрганд нь желатин жоохон хүрээгүй. Тэгээд жоохон царай мутал гэж. Яг гоё үстэйсэн.